Суусан газараасаа шороо атгаж, атгсан шороогоо мөнгө болгож сурсан хүмүүс байдаг да. Алтан хүүг тийм хүмүүсийн нэг гэхэд болох аж. Тэрбээр эцэг ихийнхээ үлдээсэн 3 өрөө байранд эзэн суусан цагаасаа хойш хамгийн мухрын өрөөгөө дэмий суул хадгалалгүй олон жил хүмүүст хөслүүлж ашиг олжээ. Гэхдээ нэг явдлаас болж зүгээр сууж байгаад мөнгө олдог байсан энэ сайхан боломжоосоо салсан юм санаж. Алтан хүү өрөөгөө хөсөлж хэлсэн цагаасаа л хатуу шаардлага тавьж цэвэрч нямбай цэгцтэй хүмүүсийг хажуудаа амьдруулсаар иржээ. Үүдний коридороос эхлээд шүршүүр 0-ын өрөөнд хүртэл нийт дундын эзэмшил болж хувирах учраас өрөө хөслөгчийг сайн шалгаж санаа бодлоо нийн үгүй хийсэн нь зөвлөдөө. Тэгэхгүй бол хүний эрх хүсдэглээр хамаг юмыг нь бохирдуулж эвдэл чимэглэх явдал зөндөө гардаг билээ. Тэгээд шүнжин аригдсан нэг амтан 0-ын өрөөнд нь шал согтөө бөөлжөд гарч өгөхгүй суугаад байвал ямар олиг байх вэ? Ийхүү бодож хашилсан алтан хүү эхнээсээ хөдөөний оюутан охтыг өрөөндөө суулгадаг болжээ. Гэвч хөдөөний охид бүгдээрээ хүмүүжлтэй даруухан биш гэдг нь анзаарэгдсэн аж. Ховд аймгаас ирсэн нэг охиныг гайгүй байх гэж бодоод оруулсан биш. Эрэм баахан юм авчиж шүнжэнгөө арихтаад унтуулаагүй бөгөөд ахиж иймэрхүү зүйл гаргаж болохгүй гэж хэлэхэд нь би мөнгийг нь төлсөн юм чинь өрөөндөө хэнийг шавчирсан яадаг юм бэ гэж хэдэрлээд хөөгдөд гарсан юм санджээ. Тиймээс оюутан охид сүжиггүй хандах болж зар дээрээ гэртээ хүн авчирдаггүй ганц би арихтаар суудаггүй тогтой томоотой тамхи татдаггүй 30-аад насны хүнд өрөө хөсдүүлнэ гэж бичээд зарын дагуу хандсан хүмүүсээс сонгож өрөөнийхөө төлхөрийг өгдөг болжээ. Бараг 6 жил ийхүү өрөөгөө түрээслүүлсэн алтан хүү нэг удаа өрөөн сулрах үед ганц өдөрч болохны өрөөгөө хоосон байлгаж дэмий цаг өрөхгүй тулд бушуухан зар өгчээ. Тэгтэл зар өгсний маргааш өглөө нь хаалганых нь хонх жингэнэн дуугарсан байна. Хинбэ гэж асуудал зарын дагуу явж байна гэсэн эр хүний дуу гарчээ. Яарн тайлж өгвөл хар сүнх барьсан тас хар хослолтой цав цагаан самцсан дээр час улаан зангиа зүүж гялалсан хар ботын хөшгөлсөн 30-аад насны дижин залуу үүдэнд нь зогсож байсан аж. Тэр залуу олон долоон зүйл ярилгүй өрөөгөө хэдэр хөслүүлэх вэ гэсэн ганцхан асуулт тавьж мөнгийг нь төлөөд бүх шаардлагыг нь биелүүлнэ гэж толгой дохиод гарахад алтан хүү энэ арай ерөнхийлөгчийн бие хамгаалагч биш байгаа ямар ч байсан их сүрхий ажил хийдэг хүн бололтой хэмээн ихнэртэй баяртайгаар хэлж байжээ. Оройхон нөгөө залуу өглөө бариад явж байсан хар зүнхнээсээ өөр хогшил гэхээр зүйл авчралгүй өрөөндөө ороод таг болсон аж. Түүнээс хойш 7 хоног өнгөрсөн боловч юу ч нэмж авчирсангүй. Өрөө хөсөлж буй хүмүүс уг нь хоол цай хийх тогоо шанах, унтаж хэвдэх бодос хөнжил, нүдэ баясгах зурагт гээд баггүй новш ширж ирдэг боловч тэр залуу анх барьж ирсэн хар зүнхнээсээ өөр юу ч авчрахгүй байгаад гайхсан алтан хүү. Юун дээр унтаж хэвдэж юугаа идэж уудаг юм бол хэмээн бодож байжээ. Мөн тэр залуу өглөөнөөс орой болтол үүдээ тас түгжин тагжиг байж байгаад орой нар жаргамас гараад яваад байгааг хэдийн анзаарч шөнө явж хийдэг ямар ажил байдаг билээ хэмээн гайхаж байгаад баарны хамгаалагч юм байна гэдэг дүгнэлт хийгээд ажил дээрээ хоолож ундалдаг байх хэмээн бодох болсон байна. Гэтэл эхнэр нь энэ ямар сонин залуу вэ? Өрөө хөслөд 10-аад хонлоо. Нэг ч удаа нойлд орсонгүй, угаалгын өрөөнд ч орсонгүй, усанд ордоггүй юм гэхэд гар нүрээ угаадаггүй юм байх та. Бас нэг ч удаа бидэнтэй үг сольсонгүй гэж байн хэлээд салхаа байжээ. Гаднаас орж ирмэгцээ өрөөндөө орж тас түгжээд нам суучдаг. Гарахтаа ч орохдоо ч үг дуугардаггүй тэр залуу яг ямар учиртай хүн болохыг мэдхийг хүссэн алтан хүү нэг орой гарах гээд өрөөгөө цоожиж байхад нь чи ч өрөөндөө хоол унд хийж иддэггүй юм уу гэж үг өдөхөд залуу юу ч хэлэлгүй гараад явсан байна. Юу ч идэж уудаггүй, бие застаггүй, гар нүрээ ч угаадаггүй, хүнтэй ч үг дуугардаггүй энэ юу н яасан хачин хүн бэ гэж бодсон алтан хүү залуугийн өрөөнд орж үсгээр шийдсэн аж. Түнд өрөөний илүү төлхөр байсан болохоор орж ядах юу байх вэ? Хачирхалтай ганц биеэр өрөөндөө яаж амьдрдгийг харахаар шийдсэн алтан хүү даруй ухсхийн шүүгэнийхээ нүднээс төлхөр аван онгойлгож ороход жижиг хар сүнхнээс өөр юу ч байсангүй. Сони юм да. Юун дээр унтдаг хүн бэ? Ингэж хачирхсан алтан хүү өрөөний болонд байсан хар сүнхийг нээж үзэхээр шийдсэн байна. Гэтэл уг сүнхээр дүүрэн хүмүүсийн зураг бас овг нэрийг нь бичсэн нарийнхан цааснууд байсан аж. Мөн нас барсан хүмүүсийн зураг хөрөгтэй эмгэнэл бүхий сонины хайш бурууд байжээ. Нас барсан хүмүүсийн эмгэнэлийг харвал бүгд саяхан нас барсан хүмүүс байсан бөгөөд хамгийн сүүлд 2 хоногийн өмнө нас барсан хүний эмгэнэл гарч ирсэн байна. Өгсөн хүмүүсийн эмгэнэл цуглуулдаг ямар сонин хүн бэ? Арай гадаадын тагнуулын биш биз гэсэн ноцтой юм бодсон алтан хүү бушуухан гарч хаалгыг нь төвчжээ. Гэтэл маргааш өглөө нь алтан хүү өрөөндөө унтаж байхад нөгөө залуу хаалгыг нь алд дэлэм дэлгэн орж ирээд "Миний өрөөнд яах гэж орсон юм бэ?" хэмээн чих төжрөм чангаар хашгирсан байна. Тэгснээ ахиад юу ч хэлэлгүй гараад явчихсан аж. Түүнээс хойш бүтэн 7 хоног гэртээ ирэлгүй алга байснаа 7 хоногийн дараа шөн дөлөөр өөр шигээ хав харах хувцастай нэг хүн дагуулсаар орж ирсэн байна. Нүдэнд хүйтэн төрхтэй тэр хүнийг харуутаа алтан хүүгийн нуруу руу хүйт орхисон учраас
Энэ юу хүн бэ? Та хоёр нийлж аягтаар суух гэж байгаа юм биш биз? Гэхэд залуу юу ч хэлэлгүй нөгөө хүнтэй хамт өрөөндөө ороод хаалгаад өвчсөн байна. Удалгүй өрөөнд дотор эмэгтэй хүн чарлан уйлж бай чимээ гарч эхэлжээ. Алтан хүү маш их гайхан. Эмэгтэй хүн орж байгаа харагдаагүйдээ юун хүүхэн чарлаад унав хэмээн бодоод очиж хаалганых нь гаднаас симээрхэн чагнуул эмэгтэй хүн чарлаж байна гэхээсээ илүү ямар нэг хөвчмийн зэмсэг чихран дуугараад байгаа юм шиг сонсогджээ. Мөн өрөөнөөс хиншүү хярвас шатаасан үс хялгасны үнээр хаанхалж байсан тул бушуухан холдсон юм санаж. Өөрийнхөө өрөөнд орсон хойноо энэ сонин залууг маргааш хөөж явуулъя гэж ихнэртэй хэлж суужээ. Тэрбээр маргааш өглөөнөө залуугийн өрөөний хаалгыг удтал нүдэж байгаад тайлж өгмөгцөн. Миний өнөөдрийн дотор өрөөгөө суллаж өгдөө. Хөдөөнөөс манай хамаатны хүүхэд ирж суухаар боллоо. Би зөрүү мөнгийг чинь өгье гэж хэлсэн байна. Залуу юу ч хэлэлгүй толгой дахин хаалгаа хаасан боловч хэдэн хормын дараа жижиг хар зүнхээ барьсаар гарч ирээд та энэ өрөөнд нэг хэсэгтээ хүн суулгаад хэрэггүй байх. Би энд байж хэдэн хүн авч явах ёстой байсан ч амжсангүй. Гэсэн хачин утгатай хэлчихэд зөрүү мөнгөө ч авалгүй гараад явчихжээ. Алтан хүүд залуугийн энэ үг төдийл сонирхолтой санагдсангүй. Ашгүй нэг салж амарлаа гэж бодсоор бас зөрүү мөнгө аваагүйд нь баярлаад хоцорчээ. Гэвч түүнээс хойш нөгөө өрөөг хөсөлсөн дөрвөн хүн өрөөндөө цаг бусаар нас барсан тун эвгүй тхиолол гарчээ. Хар хувцастай залууг явснаас хойш өрөө хөсөлсөн залуу хөвтээгээрээ юм идэж байгаад хагсан гэдгийг тодорхойлолттой орон дотроо өнгөрсөн бол 30-аад насны бүсгүй өрөөг нь 2 хоног хөслөөд нойрны юм давхарлан ууж амиа хорлсон байна. 3 дахь нь орсны үүдэнд танихгүй хүмүүс тодголуулаад өрөөндөө орж ирэнгүүтээ нас барсан ажээ. 4 дахь нь өрөөнөөсөө гарах гэж байгаад гинэт зөвхний өвчнөөр нас барсан юм санаж. Өрөөг нь хөсөлсөн хүмүүс ийхүү ар араасаа ойрхон нас барсан учраас алтан хүү хүн амины хэрэг сэжиглэгдэн бараг л хоригдох дээрээ тулж түүнээс хойш нөгөө өрөөгөө хөслөхөө болоод тас түгжиж орхисон аж. Гэвч шүн дундын үед тэрхүү өрөөнд хүн явах, гинэт юм унах, мэгшин уйлах чимээ 10-аад минут хэрсээ тасралтгүй сонсогдох болжээ. Үүнээс айч сэжиглсэн алтан хүү хит хитэн лам залж авчран арц хүүж уйгуулж гүрэмд ором хийлгээд ч нэмэр болсонгүй. Харин эхнэрийнхэн дагуулж ирсэн нэг мэрэгч хөвшин өрөөнд дотор хит хитэн дүрс дураад танаа энэ өрөөнд төр сууж байгаад явсан хүн өхлийн цалам зангидчихжээ. Би тэр цалмыг тайллаа. Энэ өрөөнд бүдэн жилдээ хүн суулгаж болохгүй. Тэгсхийгээд аяндаа гайгүй болох байх. Гиснээс хойш хилдэв чимээ сонсогдохой байсан байна. Сул өрөөгөө хөсөж хялбар аргаар мөнгө олж байсан алтан хүүгийн чирд ийм нэг жигтэй явдал тохиосон бөгөөд тэрбээр нэг жилийн дараачаас ч гэсэн нөгөө өрөөгөө хөслүүлэхгүй хоосон байлгаж байгаад байраа зарж өөр тийш нүүсэн байна. Тэрхүү өрөөнд хэсэгэн хугацаанд амьдарсан хар хувцастай эрэлгийн ич байсан уу? Аль эсвэл чөтгөр шуламтай холбоотой нэгэн байсан уу гэдгийг ойлгоогүй яаж.